За өглөөний мэнд одоо бүр Facebook орохоос жааж гин маш их сэтгэл өвдөж гин. Тэгээд өглөө Facebook үзээгүй байжгаад сая би бүх ажлуудаа дуусгачаад Facebook орсон чинь баахан хүмүүс рeel хийцэн, хүмүүс комент бичсэн, мэдээгээр гарцсан байна л да. Миний хамгийн хүлээж исэн итгэл найдвар тавьж исэн одоо нэг хэрэг 16 настай охины хэрэг те та бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд шүүгч нарт үнэхээр итгэж исэн итгэл нь замхран унлаа. За тэгээд үнэхээр мөнгөтэй айлын хүүхдүүд хэрэгээс ингээ мултарж байгаа шиг байна. Нэг л өөрөө гарч ийн. За саяхан Юта мужид те өнгөрсөн онд нэг хэрэг гарсныг та нар мэдж байгаах мэтгэлзэн хийдэг маш үнэхээр сайн залуу буудуулж нас орсон. Ютагийн их сургууль дээр тэгээд тэрний буудсан залуун зүгтаасан дээрэн сурвалжлаад баригдсан. За яагаад баригдсан бэ гэхээр түүний аав ээж нь барьж өгсөн. Манай хүүхэд ингээд мөн байна. Одоо манай хүүхэд ингээ энэ хэргийн дараа маш сонирн болсон. Тэгээд тэр хаваа руу явцсан байгаа гэд тэгээ хаваагаас барьж авсан. Тэгээ хүүхдээ хилж өгсөн. Тэгээд эндээс болохоор юу харагдаж байна гэхээр тэр хүүхэд гэмт хэрэг хийсэн нь эцэг их нь үнэхээр мэдсэн бол барьж өгөх ёстой байхгүй юу? Тэр хүүхдэд мөнгө төлөөд тэр хүүхдийг суллах биш. Тэр хүүхдийн өөрийнх нь үүргийн тэр хийсэн үеийн үрийг нь эдлүүлэх ёстой байхгүй юу? Одоо энэ мөнгө төлөө та нар ингээ хэрэгээс мултарчлаа ингээ цагаатчлаа. Дараа нь энэ хүүхдүүд чинь буцаал энэ үйлдэлээ давтна. Энэ хүн засрахгүй. Та өөртөө хүүхдтэй хайртай бол. Гэтэ хүүхд чинь өгсөн хүүхдээс илүү тэр зовлон шаналлыг авах нь гайгүй штэ. Тэр өгсөн хүүхдийг авж байгаад энэ ээж ямар их хатуу жил, ямар их зориг төвчээр гаргаж тэр хүүхдийнхаа хэргийг тэр шүүх хуралд сонсоод тэр төвчээр гаргаад байж байгааг та нар энэ хүнийг яагаад та нар бодохгүй байгаа юм бэ? За магадгүй окей ингээ өнгөрчлөө За тэгтээ энэ хүмүүст бүх хүн өхөн энэ хүмүүс хүсний дараа амьдрал тэр хүсний дараах тэр сүнс нь шийтгээл нь аавна гэж би итгэж байна. Сүнс нь насаараа тэр шоронд тамийн тогоонд чанагдах болтгой гэж хэлмээр байна. Тэгээд энэ ээж бол үнэхээр харамсалтай. Тэгээ хүчтэй байгаарай. Та нар бас хүүхдүүддээ сайн анзаарч сайн ярилцаж ямар байна би чи хайж ингэж байнга анхаарал халамж тавьж байгаарай. Бид нар хүүхдээ хамгаалахгүй бол хууль биднийг хамгаалахгүй байна. Бидний гим зэмгүй, бидний өсгсөн, бид нар хайраар өссөн тэр хүүхдүүд хохирж үлдэх юм байна л гэж харлаа. За баяртай.